Мэндийн хүргэе. Эхрийн ордныханд тэнгэр эрхсийн хөдөлгөөн гар эрхсийн байдал ямар хөө байх вэ гэдгийг одоо 12 дугаар сар цаашлаад гарч байгаа шинэ 25 онд эрхсийн хөдөлгөөн таны ямар гэрт байрлаж ямар хэн нөлөө үзүүлэх вэ гэдгийг товчгоо ярья. За, удаагийн охин хөдөлгөөний талаар бол урд нь мэдээлэл оруулсан харсан бах. Тэгэхээр энэ охин хөдөлгөөн бод гараг таны 7 дугаар гэрт байрлаж байгаа юм байна. За 15-ны хүртэл бол энэ охин хөдөлгөөн үргэлжлэнэ. За 7 дугаар гэр юу илэрхийлдэг вэ гэхээр хувийн харилцаа болон ажил төрлийн дотн харилцаа бүхэл карьер бүхэл харилцааг илэрхийлдэг. За энэ үед охин хөдөлгөөний нөлөөгөөр өмнөх хуучин холбоотон дахиж гарч ирж болно. Эсвэл зарим нэг нь хуучин ажилдаа аргиж орж болно. Харин яг энэ үед хэрэг гэрээ хилцээр хийхээр хэлсэн байх юм бол 15-ны хүртэл нэлээд сунжрах магадлалтай. Өөр нэг ихний ордонд болох нэг сонирхолтой гэх юм уу? Нэг анхаарах хэрэгтэй нэг зүйл нь бол таны өрсөлдөгч дайсан гэж хэлэхээр арай л хатуу юм да тийм. Эргэж гарч иж магадгүй гэж. За яг энэ үед байшин өвлөд хөрөнгө зарах гэж байгаа байх юм бол энэ үед бас жоохон асуудал үүсэж магадгүй. Өмнө тохирч байсан анхаар тохирсон хүн гинтхэн тохироноосоо буцдаг ч юм уу те. За эсвэл танд ингээд хөлсөөр ажиллаж исэн хүн гинтхэн өөр ажилд орж таны ярьж яснасаа тохироо буцах гэх мэт иймэрхүү байдал болж болно гэж байна. За тэгэхээр энэ харилцаа бол таны энэ үйл явдал 12 сарын 1-ээс эхлээд 1 сарын эх оны 1 сарын 9-ний хүртэл бол энэ харилцаа холбооны асуудал бол түншлэл харилцаа холбоо бүх төрлийн харилцаа холбооны асуудал бол нэгэн шинжилгээг шаардна гэж ерөнхийдөө. За 12 сарын 6-нд Марс гараг. Марс гэдэг маань ангараг гараг шүү. Ангараг гэж манайх хэлдэг. За манай ангараг гараг бол 3 дугаар гэрт чинь барилж байна. Эхний ордны 3 дугаар гэрт байрлаад энэ бол бас ухрах хөдөлгөөнд орсон байна. За Марс буюу ангараг гараг юу илэрхийлдэг вэ гэхээр маш их хүчтэй тэнцэл, хөдөлгөөн, идэвхтэй байдал, бас зөрчил тэмцлийг сэргэлдөөнийг бас илэрхийлдэг. За энэ үйл явдал энэ Марс гарагийнхаа нөлөөгөөр яг энэ Марс гараг танай ордонд 12 сарын 6-наас эх оны 25 оны 2 сарын 24-ний хүртэл барилдах юм байна. Тэгээд ухрах хөдөлгөөнд орох юм байна. Ийм үед бол харилцаа холбоо өнгөрсөн рүүгээ эргэж харах. Өмнө сурч байсан зүйлээ үргэлжлүүлэх, зарим нэгэн дадлыг хөгжүүлэх, дахин суралцах энэ төр маш сайн гэж. За яг энэ үед бол бас 2 сарын 24-ний хүртэл маш том хэмжээний худалдаа авалт энтрийг бол бас хийхийг азсан дээр шүү гэж зөвлөсөн байна. Астрологчид. За 12 сарын 6-нд Нептун гараг өргөжлөнө. Таны 10 дугаар гэрт. За 10 дугаар гэр гэхээр таны карьер мөн хамгийн их карьерийн хамгийн өндөр тэр дээд ордыг гэрийг илэрхийлдэг. Тэр статусыг илэрхийлдэг. За энд бол таны зорилго төлөвлөгөөгөө тодорхой болгох. Статус чинь бас тодорхойгүй байгаа бол таны нийгмийн байр суурь чинь тодорхойгүй бол энийг бас тодорхой болгох. Ерөнхийдөө ажил төрөл байр суурь тэр албан тушаалтай холбоотой тодорхойгүй асуудлуудыг Нептун гарагийн нөлөөгөөр илүү тодорхой болгохын боломжуудыг бүрдэж эхлэний 12 сарын 7-оос хойш шүү. За 12 сарын 8-нд сугар гараг. Манайх сугарч гэдэг цолмонч гэж нэрлээд идэг ер нь бол Венус шүү дээ. Венус. За энэ бол таны 9 дугаар гэрт байрлана. 9 дугаар гэр гэдэг маань бол алс холын аялал, холын түншлэл, холын холбоотон, бас үсэг бишрэл, итгэл үнэмшил энтрийг хариуцдаг. За толмон гараг энэ үед Плутон гарагтай нэгдэж байгаа юм байна. За энэ нэгдлийн нөлөөгөөр бол таны итгэл үнэмшил, үзэл баримтлал нэлээд өөрчлөгдөнө гэж. За ингээд энэ үед мөн аялал жуулчлал хийх, аялах. За мөн
уулзалт ямар нэгэн сургалтанд энэ төр оролцох нь танд бас нэлээд боломжийн хэмжээний тийм юу орлого оруулж магадгүй гэсэн байна. За 12 сарын 15-нд бод гараг урах хөдөлгөөнөө зогсоогоод урагшилж эхэлнэ. Гэхдээ энэ урагшлах хөдөлгөөн бол бас сүүдэр үе гэж байдаг. Эхлэлийнх нь 7 хоног, сүүлийн 7 хоног гэж сүүдэр үе. Тэгэхээр ямар нэгэн худалдаа авалтчдаг юм уу тийм одоо тийм шин төсөл эхлэх юм, шинэ ажил эхлэх энэ гэж байгаа бол бас дахиад нэг жоохон 2 3 хоног болжгүй л 7 хоног гэдгийн дараа эхлүүл зүгээр байдаг гэрээ хэлцээр гэж үздэг юм байлээ. За. Тэгээд шинэ сар биш тэргэл сар таны ортонд гарч байна. За ингээд 12 сарын 15-наас 30-ны хооронд бол энэ тэргэл сарны нөлөөгөөр та бол одоо ямар нэгэн шин зүйл эхэлж болно. За мөн косметик гоо сайхны одоо мэс засал энтрийг бол бас энэ үед эхлүүлж болно гэсэн байна. За ингээд мэдрэмж одоо тийм талын тэр нэг харилцааны одоо зарим нэгэн тийм асуудлуудад бол нэлээд хүчтэй нөлөөлөх үйл 13, 14, 15 он байх болно гэсэн байна. За 12 сарын 20-нд бол арай илүүгээр нь асуудал нэлээд их амар хялбар хөнгөн болж ирнэ. Энэ үед бол одоо асуудлууд их нааштай иргэн. Дээрээс нь хууль шүүхтэй холбоотой ч юм уу, эсвэл визтэй холбоотой ийм асуудлууд бол бас шийдэгдэх тал руугаа хандна гэж байна. За 12 сарын 21-ээс 30-ны хооронд бол санхүүгийн асуудал шийдэх цаг гэсэн байна. За тэгээ 23, 24-нд бол романтик харилцаа, шинэ мэдээлэл хүлээж авна, аялна. Ерөнхийдөө мөнгө санхүүгийн асуудалд нэлээд азтай үе байх болно гэж хэлсэн байна шүү. За ингээд ихний ордон таамдаа шинэ оны мэд төргий. За блогоор зочилж мэдээллийг маань одоо хуваалцж байгаа та бүхэнд баярлалаа. Лайк, share, subscribe хийхийг хүсэж байна. За баярлалаа.